Дөрвөн зүг, найман завхист. Нэвтрүүлгийн шинэ дугаараар та бүхэн Монголын радиогийн сурвалжлагч Наран хүүгийн бүрвийн бэлтгэсэн 100 дамжсан өргөдөл хүлээн авч сонсноо. Дандарбаатар дайчин нөхдөөн уриалж Даригагийн лавгийг баатар болгоод өгөөч гэж халах голд цусаан урсгасан эрийн халуун гарын өсөгтэй өргөдлийг хаан төрд барьсан юм гэдэг. Өхөн гэж итгэсэн өр нэгтэй ах дүүс нь өндөр төрийнхөө дээд шагналыг үнтэй торгонд зүй гэцгэн уйтэн хуараар дээл хийсэн гэдэг юм. Тэр дээлийн энгэрийг милаах төрийн хишиг ирээгүй гэдэг. Төрийн босго даанч өндөр. Тэр босгоор давхыг хүсвч ардын чац дутаж байсан 1979 онд халах голын ялалтын түүхт 40 жилийн ой тохиожээ. Тэр жил хийсэн одонгийн дээл 40 нас хүрхэн. Өмсөх хэзэнгүй энэ дээлийг өндөр төрийн одонгоор Милан гэж өндгөн халгааж ойсон цэдэн содномгой бурхны оронд заларчээ. Энэ дээлийг уралсан цэдэн содном ард түмний ам бэлгээс баатар цолыг хүртсэн зоригт хилчин Даригагийн лавгийн зээ дүүн байж. Он жилүүдийн урт нугчаанд олон хүн бүдэрч мартахын салхи салхилсаар л. Халах гол бурхан тийн хөндий буйр нуур үржил шимт энэ газраас эх орны хаяад хэлдэг. Эцгийн цагаан өргөөний ээлтэй уужим хаяа шиг туждаа цэлийн дорны тал туулах тусам уужирна. Дорн талын хаяанд дайчин эцгийн сэлэм шиг домогт зэнхэр халахын гол таших наранд гялалзна. Халах голоос зүүн тийш 20 км-т Номон хаан бүр довоогоор Монгол улсын дархан хилзээглэгдэнэ. Энд одоо байж ядсан баахан шумуул байлдааны онгоц шиг эргэлдэн байна. Шумуул гэснээс 1939 онд халахын гол дээгүр Японы онгоц жижүүрлэн бөмбөгдөж Монгол улсад зарлаагүй дайныг өдөөсөн юм. 1939 онд айсан тэнгэрийн одод цөөрч үргэсэн хон шиг бөөгнөх үйлсийн араар нуугдж байлаа. Халуун дайны суманд буцалж байсан халахын гол одоо амгалан урсаж байна. Энд юу ч болоогүй юм шиг аниргүйг хэмгчин ээлс салхин төдлөхөд хүний яс цухойдаг нь би ядгаана. Хамаг биений минь халуун цус ээдэх шиг болж хэний яснаас би ингэтлэн сэжиглээд байна та. Халах голын ус тэхэд хамаг олны зүрхэн дурсаж харийн дайсанд өргөн далайх хатаа гэсэн илд болсон юм. Сээжин дотор бөмбөг нижигнэж сэргэрсийн алхаа нижигнэн хүний түгшүүрт сэтгэл дотор хүнд танкийн мөр гарсан юм. Халах голын дайн дуусахад гашуудсан эхийн нулимсанд дэвтсэн газар дэлхий хавдаж үлдсэн юм. Он цагийн урт зэллээнд халах голын дайнд эх орныхоо төлөө амиан өргөсөн дайчид мартагдж
амьд үлдгэсэд нь ертөнц зүг рүү явцгаагаад уулзах хүн ховордсон байна. Голын домог хөвдөнд дарагдана. Уулын домог хагданд дарагдана. Эр зөргийн домгийг эрен зуунуудын альбин тоос дарсаар байна. Ярьсан эзэн бурхан болчихсон болохоор ам дамжин үлдсэн олны үгийг домог хэмээн сэтгэж үг бүхний ээдрийг задлж үнэн байх гэснийг нээдсүн. Үгийн улаан ихэж замын тоос бодруулсаар эрэлхэг дайчин Даргагийн лавгийн төрөл сад нэг сургалсаар Өвөр хангай аймгийн уян сумын уугуул өндөр настан нангил фансантай мэд мэдлээ. Тэгэл өөрөө одоо сумгүй болцсон хүн ч одоо яах вэ тэгээд тэрүүгээр дайруулахгүй тулд тэгээд өөрөө өмнөөс нь буудаад тасалцахгүй буудаж байсан гэж байгаа юм. Дайсныг. За дайсныг бол их олныг олсон гэж байгаа шүү дээ. Цэрэг хамгаалсан өөрөө амиа золиосон тэгээд өгсөн. Хөөхий. Гэцэрэн буудуулчаал тэгэл гэцэн чирэл буудаад байсан гэж мэдхүү. Даргагийн лавгаатай холбооч одоо тэр материалыг одоо цэнцэрэн бишигдэрж 2 цаг уулзаад сурлагч сайхан хөөцлөөр эднээс материалын намаад цол хэрмийн олгуулахыг ахчин хүсэж байна. Миний аавыг бол содном даш гэдгийг. Би бол өөрөө намжил хонсон гэдгийг. 30 он төрсэн хүн би. Таны хүсэлтээр сонсогчдойгоо анхаардаг Даргагийн лавга гэдэг энэ алдарт хүн рүү шилжүүлж өсөг дорж нөгөө цэнцэрэн нартай уулзах нэ. За тэгэрэй. 1926 оны 2 дугаар сарын 25-нд Япон улсын эзэн хаанаар 24 настай Хирохито өргөмжлөгдөөд Дэлхийг эзлэхийн тулд эхлээд Хятадыг эзлэх хэрэгтэй. Манжуур Монголыг эзлэх нь бидний тэргүүн зорилго мөн гэж замбуу төв даяар зарлан тунхаглалаа. 1931 оны 9 дугаар сарын 18-нд зүүн хойд Хятад буюу Манжуурт дайн зарлаад 3 сарын дотор Манжуур Японы эзэмшилд орлоо. 1933 оны 3 дугаар сард Өвөр Монгол улсын Захар аймгийг Кавунтууны айрам эзэлснээр Монгол улс Япон улстай шууд хэлэллээ. 1933 оны намраас Манжгоо хэмээх Японы тоглоомын улс Номон хаан бүр довоогоор биш халах голоор хэллэнэ гэж санаархан Монгол улсын хэлийг зөрчих, хэлийн мөргөлдөөн хийх, тагнуул туршуул оруулах зэрэгээр байнга зөрчсөөр байлаа. Монгол улсын тусгаар тогтнолд хор хөнөөл дагуулсан онц ноцтой халдлагыг тухайн үед нууцлж байсан гэдэг. Японы төрөмгөөлөгчдийн тухай үг дуугарсан хүнийг тагнуул зүүнний үзэлтэн хэмээн баривчлан хорж байлаа. Чихэн дээр нь цэцэг ургуулна гэдэг үг тэр цагаас дэлгэрчээ. Шин эргэлтийн бодлого бол Монгол улсын хөгжин мандах нөхцлүүдийн ганц зөв зам бөгөөд капиталист биш хөгжлийн замд аажмаар шилжин ороход үндсэн суур болно гэсэн Монгол Ардын хувьсгалт намын 9 дугаар их хурлын шийдвэрийг ард түмэндээ ухуулан таниулах их ажил өрнөж байлаа. Ухуулгын ажлыг гардан хийж, нам засгийн бодлогоор ардыг гэгэрүүлж явсан Өвөр хангай аймгийн уян сумын улаан гэрээ эрхлэгч Даргагийн лавг 1934 оны 6 дугаар сарын 18-нд цэргийн албан татагдлаа. Уян сумын шуронгны амнаас цэрэгт мордож байгаа хүүдээ эцэг Сэддийн Дарга эмээл хазаар төхөөрж морь зүслэн миний хүү цэргээс их эрдэм зураад ирээрээ. Аав нь унах хүлгий чинь эмээл хазаартай нь маллаж бай гэж цэрэгт үдсэн гэдэг. Монгол улсад ямар аюул занал учирч байгааг эцэг Дарга мэдээгүй болохоор миний хүү их сайхан албанд мордлоо гэж хүүгээрээ хөөрөлхөн баярлсан гэдэг. Даргагийн лавгийн төрсөн дүү мөнх нимаас төрсөн Сэдэн содномын хүү цэн сүрэнтэй уулзан яриа өрнүүлэхэд үгийн сэжүүр дээр л нулимс унгаад байх юм. Нагад сахихын алдар гавьяаг шудраг үннээр үнэлж мөнхжүүлээгүйд гомдож явдаг юм билүү. Ахыгаан санан гансарч амьдын наждаар өвдөд зовсон ээжигээ ч өрөвдөө билүү. Ямар уйсны учрыг асуултайч биш үү? Миний ээж төрсөн ээжийг нь ах нь Даргагийн эндэн Даргагийн лавга гэж хүн явсан лээ. Тэр лавга гэдэг хүн манай болохоор Ахлах голын 39 оны дайнд Баатар аймаг өвдсөн
гэж их дурсаж ярьдаг байсан. 1979 онд нэвтрүүлэг хараад орон явагдаад тэр нэвтрүүлгийн хин дээр болохоор халгадаг зэрэг гэдэг тэмдэгтэй байсан байхаа. Тэр лагаа гэдэг хүн маань боттойгоо зэрүүлэл тэрний тухай хамт байлдаж явсан. Бүр ойрхон морин жолооч нь явсан хүний угсан ярилцлага байдгийг тэр нэвтрүүлэгт орсон байдаг. Тэр одоогийн хөгжмийн зохиолч Бэрвага гэж хүн байсан та. Тэр хүн морин жолооч нь байгаад өөрөө болохоор тэр цэргийн тактик зохиолдог их мундаг том тарга хүн явсан юм лээ. Тэгээ штаб нь бүсэлтэнд ороод тэгээд явахтаа зэрэг өөрөө шархтангуудаа морин жолоочтой хамгаалны ус баримтчгуудаа өгөөл за энийг чи штаб руу чудайсан залдаж болохгүй. Би эндээ төлж чадахгүй бол чам тэр болно. Араач хамгаал ингээд энд би түр харгаагаад байж чи ямарчсан цогтгож. Тэгээ тэр хүн Бэрвагаг цогтаалгаж байсан. Тэгээ өөрөө болохоор баатарлагаар баярдаж угаад амар утсан тийм байд юм лээ. Энд яваа их сурвалжиж олж авч яасан тэр өгчүүдийг амьд ахуйд нь сурвалждаг авч яасан. Их бодтой юм байд юм байна. Энд явааг сурвалж гаваад ирж яхад би чинь хүүхэд гэлөө. Айл болохоор хүүхдүүдтэй үдээч хэмсэн энэ хүүхдүүд минь мэдчих явах хэрэгтэй гэдэг байдлаар хүүхдүүдтэй дүүнэртэй ярьж өгдөг л та. Тэгээд тэд нар ярахад зүгээр л ярьждаг. Ээж болоод эмээнэр энэ хүн дайнд өргөцсөн гэдэгт итгэж чадахгүйгээр маш олон жил хүлээжээ. Манай буурлууд миний ээж талаар маш их тэгж харуулсан байдлаар их дурсаж ярьдаг. Цэрэг халагдаж ирэхэд ер нь бол манай буурал ээж бол байнга дүүгэн дурсдаг. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд бас нэг хоорондоо нэг жахан дотн дуу байдаг. Лагва гэдэг тэр дүүтэйгээ миний буурал ээж мөнх юм. Бас нэлээд дотн байсан юм шиг байна. Цэрэг халагдаж ирэх болгонд бол лагва гэж тэр дүүгэн дурсаж уйлдаг, ярьдаг. Цэрэг мордох болгонд бол сүүргөөд л бас ингээд дурсаж ярьдаг. Ийм байснаар нь би бас их дотн байсан юм байна гэж боддتي. Бас нэг дотн байсны баримт нь миний буурал ээжийг хүнтэй суугаад айлын болохт нь лагва саахшоо нэгтгэх хайрцаг хийж гисэн байна. Одоо тэгээ тэр хайрцаг ингээд хайрцагийнхаа нүүрэн дээр бугсогоо, зөрөө зогсчихсан бугсогоо сийлчихсэн. Тэгээд ингээд нэг байгалийн тийм их гоё зохиомжтой тийм сийлбэр тэгээ тийм хайрцаг хийж өгч дурсаж байсан гэдэг. Тэгээ яг одоо цаг хугацааны уртад тэр хайрцаг нь эвдрээд хайрцагны нүүр нь одоо манайд жаазлагдчихсан ингээд бурхан шиг ингээд бурхан дотор ингээд байж идэв. Тэгэхээр одоо нэлээд дотн ганц ихтэй их дотн байсны их одоо бас нэг тэмдэг тэр юм болоо да гэж би бас гэж боддоо. 1934 оны 10 дугаар сард Дэмэж Жанжин ерөнхий сайд Гендэнтэй хамт Москвад очиж аль нэгэн төрөмгийн улс хэлэлцэн тохирч хоёр этгээдийн хэн нэгэн рүү халдан довтлол бие биедээ ах дүүгийн ёсоор туслах аман хэлэлцээр байгуулжээ. Дэмэж Жанжин буцаж ирээд ардын хувьсгал цэргийг бэхжүүлж орчин үеийн айран байгуулах ажилд шуур хайлан орлоо. 1935 оны 12 дугаар сард хугацааны зэргүүдээс бичиг үсэг байлдааны бэлтгэлд онцгойрон шалгарсан 15 цэргийг зөвлөлтөд 4 жилийн хугацаагаар цэргийн нарийн мэрэгжлэр сургахаар явуулсны дотор Даргагийн лавг багтсан байна. Даргагийн лавг зөвлөлт толгойд улсаас 1939 оны 1 сард цэргийн дээд сургууль төгссөн 24 настай шинэхэн офицер Тамсаг булгийн ардын хувьсгал цэргийн 6 дугаар морд дивизийн холбоо сумангийн эх зохиогчоор иржээ. Лавг халах гол орчмын газрын зураг зохиох тусгай томилд Москвагаас олгосныг 6 дугаар морд дивизийн дарга Шарибу зөвлөлтийн 57 дугаар корпусын хорооны комиссар Никишев нараас өөр хүн мэдэх ёсгүй байлаа. Лавг халах гол орчимд хийх байлдааны оператив, утсан ба цахилгаан мэдээний гарц, командын байр, онгоц буух зурвас, хориглолтын шугам, дайсны давших чиглэл, галын цэг гээд нарийн нягт тэмдэглэлтэй газрын зургийг хэрхэн бүтээсэн тухай Балдангийн дэмэд Тойвогийн тогтох ойдвын эренцэн нар төрийн шагналт Гончийн Бэрвагийн хүсэлтээр амьд сэрвэндээ бичиж үлдээжээ. Дуу цөөтэй ахыгаан духан дээр нь сан. Голын урсгал шиг хоногууд дээгүүр ижиг элдэрнэ. Галын дэргэд ахыгаа санан уйлж суухад эрт улаан галын дүл миний нулимсыг долооно.
Сэрэгт мордоод эргэж ирээгүй Даргагийн лавгад зориулж баян цагаан тусгасан хөшөө дурсгалтай уулзах хувьтай хүн нь Даргагийн лавгийн зээд үгээс төрсөн мишиг дөрж байлаа. Түүнийг үргэдснээс хойш 40 жилийн дараа ах トゥ нар гүшжүүл энэ лагватай хамт одоо дайнд явж байсан цэрэгт цуг мордож байсан одоо буурлууд тэр их ч юм бол одоогоос 35 жилийн өмнө юм ч одоо тэднүүд харьцангуй залуу байсан биш. Тэднүүд ингээл яриа хоороо их яадаг. Мэдээлэл радио телевизийн улсын хороо, эвлийн төв хороо, пианерын төв зүйлэл гэдэг өөр хаанах хвилээд байна. Олон газрууд хамтраад нэр нь Тодороогүй Баатарууд гэсэн юугаар бид мартахгүй гэдэг уралдаан зарлалт. Нөгөө уралдаанд нь би чинь Даргагийн лагва гэдэг энэ хүний тухай бичээд явуулчихсан чинь нөгөө сургууль тарсны дараах нь наадам өнгөрж байсан юм болоо гэсэн чинь пианер өдөр тагч дуудаж яана гэдэг тэгэхээр ноцсон чинь урилга заллаг ирсэн байдаг. Тэгсэн тэр уралдаанд нь 2 дугаар байранд товчжээ. Тэгээд энэ халахгын ялтын 40 жилийн хойд би оролцож ирсэн. Тэгээд тэр 40 жилийн хойд оролцоод ингээд аймгаас гүн далай говийн эвлийн хорооны нарийн бичгийн дарга байсан. Зүйл сумын эвлийн хороон дарга ингээд би туруу аймаг төлөөж явж ирсэн. Тэгээд яасан чинь тэр 79 онд юуны халахгын 40 жилийн хойгоор Монголын ардын армийн дайч тэлчдийн хөшөө гэж зогслоор баян цагааны нуруунд баригдаж нэгдэхгүй. Тэгсэн чи тэр зогслоор дээр Даргагийн лавга гэдэг хүний дурсгал зориулсан тийм хөшөө босгосон юм байсан. Тэр халахын голд хурж очиж баян цагааны нуруунд босгосон Монголын баатарлаг хэлчдийн дурсгалд зориулсан хөшөөц зогсолбордоор миний ах байгаа юм байна гэдгийг олж уудаж тэр хөшөө чулуутай мэдчилж ирснээр ижидэн ирж хэлнэ гэдэг бас л их том бэлэг байсан баг шүү. Тэр тэгэлгүй яах. Би чи 8 дугаар ангийн дөнгөж төгсөж байгаа хүүхэд. Тэндээс ирэхэд одоо тэр тойрон аялалд оролцоод тэр Даргагийн лагва гэдэг хүнд зориулсан тэр дурсгалын тийм хөшөө усцсан байна гэдгийг үзээд ингээд явж байхдаа биччихсэн тэмдэг л одоо байдаг. Өөр ингээд тэдний өдөр тэглээ тийм хүн ингэж орлоо гэд. Тэгээд ээжтэй ирээд танаа тэр ахад чинь ингээд зориулсан хөшөө усцсан байна гэдэг. Нөгөө хөшөөн дээр нь бичсэн бичгийг ингээд дуурайлгаад хөшөөний загвар элбэрийн тэмдэглэлийн дэвтэр дээр зурчихсан. Одоогоор тэр наадтай байдаг. Тэрийг үзүүлээл ингээд тэгсэн байна уу ингээд буунд яриа хороо болоод ээж жуулж юм жаадал чихтгэл юм болж ирсэн. Тэгээд тань манай ээж чинь өөрөө амьдсэрүүн байхдаа бас тэр ахын хөшөөнд төр очсон хүн шүү дээ. 1989 онд бас халахгын тэгшөө болоод тэгээд тэр ойд зориулаад халахын гол залуу насман гэж одоо Монголын телевизээс баримт кино хийсэн. Баримт кинонд ээжийг оролцуулж Даргагийн лагва одоо дурсгал зориулж баян цагааны нуруунд босгосон хөшөөн дээр зуул хүйж өргөж байгаа юм уу? Яаж байгаа юм нэг заагд арц үж тавьж яасан юм уу? Тэгээд суугаад ингээд байж байгаа тийм зураг дүрн орсон. Тэр халахын гол залуу насман гэдэг тэр баримт кинонд байдсан шүү дээ. Тэгээ манай ээж тэнд очиод тэр одоо наах захихын ам өргөцсөн баатарлагаар тулдаж явсан тэр газар дээрээс нь дайны уул мөр нэг одоо үр хүүхдүүдтэй үзүүлэх гэж бас адгалуулах гэж ингэж яасан юм болоо да одоо тэсэрсэн бөмбөгний ширэм буудсан бууны хонгоо тийм юмнууд авчирж яасан одоо бас биднүүдэд байдгийн тэр хонгоогоор нь одоо миний хадам эцэг понцгийн юунд дэрж гэж хүн байсан хуран тэр хүн сангийн бофор хийгээд өчгсөн одоо тэр сангийн бофор нь одоо манай бурхан дахилдаар ингээд байж байгаа манай ээж бас баатарлаг ахихээ дурсгал зориулсан хөшөөг нь үзээд байлдаж явсан газар дээр нь очиод Монголын түүхийн тодорхой үеийг харуулсан тодорхой үед хийжсэн тэр баримт кинонд бас дүрэн мөнгөрөөд ингээд үлдсэн юм шүү. (1960-аад оны 100 Дандрбаатарт маршал Жуковоос цахилгаан иржээ. Би төрлөх тосгондоо амарч байна. Чи нэг сайн зохиолч аваад яаралтай ир. Яаралтай шүү, яаралтай. Жуков гэсэн байлаа. Дандр цахилгааныг жанжин штаб түргүүлтэл цагийн дараа та нисгэд бэлэн болсон байна. Тантай хамт зохиолч Чойжлын чимэд явна гэлээ. Жуков тэднийг хүлээж аваад халахгын дайнаар кино бичих цаг нь болж би чамд 2 зураг үзүүлье. Тун ховор идтэй.
надаас өөр хэнд ч байхгүй гэд нэг гэрэл зургийг газрын зургийн хамт гаргаж ирээд гэрэл зургаа Дандар төглөө. Дандар их зохиогч Даригагийн лавг гэвэл Жоковын баярлахаараа очир алмаз шиг гялалцдаг нүд нь гэрэлтэж. Уг нь улсын баатар хүн, даанч баатрын өгчихгүй юм та. Чимдээ чийл энэ хүнийг зохиолын баатар болгоно доо. Жанжин дэмдийн ардын хувьсгал цэргийг орчингийн айран болгохын тулд боловсон хүчин бэлтгэж өгнө гэсэн хүсэлтэнд жагсаагдсан 15 Монгол цэргийн нэр дээр улаан армийн Жанжин штабын тушаал гарч манай тусгай хүчний сургуульд лавгааг суралцуулсан байна. Лавгааг төгсгөт нь улаан армийн Жанжин штабаас халах гол Номун хан Өвөр Монголын Ганжин сүм хүртэл 150 км-ийн газрын шинчилсэн зураг зохиох томилт өгч Тамсаг бүлэгт илгээснийг бодоход тун сайн сурагч байгаа биз? Тэр зураг энэ. Энэ зургийг бүтээх амаргүй ажил байсан да. Тэр үед Японы тагнуулууд тэнгэрт ноёрхож байлаа. Япончууд хайлаас манханд үежва гүрвлийн тоог мэдэж байлаа. Монголчуудын хэлдгээр мануухай босгоход Японы мэрэгэн буучид сэг болтол нь буудаж байсан цаг. Тэгтэл энэ зургийг лавг хийсэн. Яаж ч удсан хүн үүнийг хийх боломжгүй. Дайсны тагнуулын дуран дор байгаа газар дээр явах байтугай мөлхөж болохгүй. Ийм хүнд нөхцөлд одоо ер нь дайсны унтаж байхад л цагийн байдлыг овжин ашиглаж энэ зургийг хийсэн байгаа юм. Их олон зүйл дутуу байсан. Түүнийг би нөхөж хийсэн. Нутагт ноч ах дүүстэй нуулз аав ээж нь байгаа биз? Дандар бас чамд туслана. Үүнээс цааш би мэдэхгүй. Намайг Тамсагт очиход энэ хүн алуулчихсан байсан гэлээ. Жоков бас газрын зураг дээр 28 хоног ажиллахад цурам хийх завгүй байсан. Тэр үед дайсны анхаарлыг юунд сатааруулж байсан? 1939 оны 7 дугаар сарын 4-нд бүх бэлтгэл ажил дуусч Москвад байлдааны тушаал хүлээж байна гэж илтгэл өснийхөө дараа л их хүнд ажил хийж ядарснаа мэдсэн гэж хэллээ. 1971 онд Чимдийн кино Дайсны зэргүүдээ сонсоцгоо нэртэй дэлгэцэнд гарахад Дандар киног яаран үзвэл Жоковын захиалсан кино биш байсанд дэлбэртлээ ууралсан Дандар тэр дорн Чимдийг олоод ир гэж хүн явуулжээ. Таны над руу явуулсан хүмүүс бүгд л лавг дайсанд олзлогдоод тамлуулж байгаад нас барсан гэж хэлсэн. Дайсанд олзлогдсон хүний хийсэн газрын зураг дээр Жоков давших операц хийж ялалт байгуулсан тухай кино бичвэл Жоковыг гүтгсэн хэрэг болно үсттэй гэж Чимэд хэлжээ. Лавгийг яаж өгснийг хэн ч хараагүй гэж манайхан уламж мундаг хүн болгож давс хүрээд л. Тэрний улс төрийн газрынхан олзлогдсон зэрэгт баатар өгч болохгүй гээд гавьяагийн найдваргүй хүний бичиг баримтанд хийчихсэн байна гэж Дандар баатар дайчин нөхөдөө ярьдаг байжээ. Энэ бол ам дамжсан халаасны яриа. Гэвч үүнээс өөрөөр баримт мэдүүлэх хүмүүс нь бурхны оронд оджээ. Камазубара генералын удирдсан Японы 6 дугаар армийн штаб бүгд найрамдах Монгол ард улсыг эзлэх байлдаанаа халах гол хийхээр төлөвлөсөн нь Японы талд тунч ашигтай байрлал байлаа. Япон ард талдаа зам харилцаанд ойр байгалийн хамгаалалт сайтай байхад зөвлөлт Монголын цэрэг төвөөс 750-аас 1500 км-ийн алсад байгалийн ямар ч хамгаалалтгүй нүцгэн талд байрлсан нь буцсахад тун хялбар гэж үзсэн байна. Ийхүү 1939 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 70 сая хүн амтай Япон улс 720 мянган хүн амтай Монгол улсад зарлаагүй дайныг эхлүүлсэн юм. 1939 оны 5 дугаар сарын 28-ны өглөө халахын голын зүүн эрэгт улсын хилээс 5 км-ийн зайд 20 км-ийн урт зурваст Монгол зөвлөлтийн цэргүүд хориглолтод орлоо. 6 дугаар дивизийн дарга Шарибу халах гол хайлаас манхны хоорондоор орж ирсэн дайсны цохилтыг зогсоох үүргийг дивизийн холбоо Сумангийн их зохиогч Лавгаад хариуцуулж түүнд 2 хүнд пулеметтай 150 цэрэг өгчээ. Түүний баруун гар талд сургууль Сумангийн баг дарга Намжаагаар удирдуулсан
150 цэргийг хориглолтон шилжүүллээ. Дайсан бөөн хүчээр дайрч лавгийн рот шуурган галаар дайсны хүчийг маш сайн хэргэж байсан боловч өдөржин хоол ундгүй тулалдаж хүн хүчний маш их хохирол амслаа. Оройхон дайсан их буугаар галлаж лавг өөрөө хүн шархтан бүх цэрэгээ алджээ. Гэдсээ цувуулан газар тунсан лавг бүрээчин бирваг чи энэ зургийг дивизийн комиссарт яаралтай хүргэж өг. Энэ зурган дээр чи бид хоёрын амнаас илүү үнэтэй ялалт байгаа болохоор өөхөх хэрэг чамд байхгүй. Нэгэнт амьдрах аргагүй болсон надад бүү хоргод гэжээ. Бирваг ирэхэд штабын байр нь нүүж байсан бөгөөд газрын зургаа Орос комиссарт өгсөн байна. Даргыгаа үлдээсэн газрыг эргэн харавал дайсан тэр газрыг хэдийн эзэлсэн байлаа. (1939 оны 5 дугаар сарын 30-нд Белорусын цэргийн тойргийн орлогч командлагч Жоковыг ардын комиссарын дээд зөвлөлийн дарга Ворошилов Москвад ажлын өрөөндөө дуудлаа. Ворошилов Монгол улс руу Япон халдан довтолж халахгүй орчмын нутгийг эзлэн авч Монгол улсын хил рүү цөмөрсөн байна. Та халахгүйд очоод тэнд юу болж байгааг, юу хэрэгтэй байгааг Москвад илтгэн удирдлагыг гартаа ав гэж тушаажээ. 6 дугаар сарын 5-ны өглөө Жоков Тамсаг булагт ирж 57 дугаар корпус командлагч Фекленко, корпусын комиссар Никишев, бригадын командлагч Кушев нартай уулзлаа. Байлдаан болж буй газраас 120 км цууж байгаа тэд байлдаан болж байгаа газартай холбоогүй. Дайсны талыг нарийн тагнаж мдээгүй байгаад Жоков уурсан. Та нар юу хийж чаддаг болсов гэж хашгирлаа. Хийсэн юм энэ байна гэд Орос хулдаасны ар дээр Даргагийн лавгийн хийсэн газрын зургийг 57 дугаар корпусын комиссар Никишев өглөө. Жоков зургийг үзээд газар дээрээ яг ийм байгаа бол тун сайн зураг болж. Бид агаарын дэмжлэггүйгээр нэг ч алхам урагш гიშгэхгүй юм шүү. Энэ зургийг хийсэн хүнийг яаралтай дууд гэлээ. Никишев энэ зургийг хийсэн хүн 5 дугаар сарын 28-ны тулаанд баатарлагаар амь өргөдсөн гэлээ. Ийм чухал нарийн мэрэгжлийн хүнийг ямар чөтгөр нь галын шугам үлгээдэг байна. Та нар миний түшиж тулах хүнийг алчгаж гээд Жоков шогшорлоо. Тэрээр газар нутаг, газрын зурагтай нэг бүрчлэн танилцаад хориглолтын шугам командын байр холбоо харилцааг байгуулж зөвлөлтөөс цэрэг зэвсэг нисхонгоц татан байлдааны бэлэн байдалд орсноо Москвад мэдгдлээ. Тэр өдөр нь 1939 оны 7 сарын 4 гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Даргагийн лавгийн дүү мөнх нимаас төрсөн Цэдэн содном нагаз захыгаа яаж тулалдаж яваад яагаад амь үргэдсэнийг мэдгсэн гэж хичээдэг байжээ. Халах голын дайнд хамгийн ойр явсан гэх Садангийн ах содномоос асуухаар шийдэж. Нэг эрэхт нь нэрмэлийн ох халааж өгөөд. Миний ах ялтаа явсан бол тэрний хэл, гавьяатаа явсан бол тэрний би сонсмоор байна. Та ах дүүс байж гэмтэй юм шиг биднээс далдирч явдгаа болоорой гэд уйлжээ. Ах содном хулгаж сууснаа. 10 хэдэн шархтай шарлын ах нь үдсэн юм да. 2 өдөр үргэлжилсэн тулааны дараа нар дарь хоёрт хуйхлагдж байсан элсэн манхны бөөрөн дээрээс ахыг чинь тэврээд босч байхад эмтэрсэн элэг өнөө хүртэл бүтэн болоогүй юм шүү. Хүн үзэхэд нүдний зовлон, сонсоход чихний зовлон, ярихад хэлний зовлон байдаг юм. Үртэй ачтай өнөр өтгөн яваа та нар мэдэх гээд юу хийн? Эвгүй үгэнд цочсон хүний нас богиносд юм. Үдсэн хүн тэрнийг ганцаараа харсаар нүд анивал таарах уу да гэд асгарч байгаа нулимсаа нудрагаараа арчсаар гарч оджээ. Мөндөл содном ийн үзэж ярьснаа нууцлсаар хорвоогоос оджээ.
1981 оны хавар Уянга сумын төвд бүгд найрамдах Монгол ард улсын баатар Лодонгийн дандар ирсэн юм. Тэрээр шинээр баригдаж байгаа Бургалтай сангийн аж ахуйд очиж ажиллах, айл өрх элсүүлэх ажил зохион байгуулахаар намын төв хороо засгийн газрын томилтоор явжээ. Дандар баатар сумын зочид буудалд байрлсан даруйда сумын дарга нараас халах голын дайнд оролцож явсан Ахмад дайчдын тухай асуулаа. Ахмад дайчдын нэрийг сонсож суусан баатар Пунцгийн очир цэнд гэсэн нэрийг сонсоод манай өмбүү энд байгаа хэрэггүй. Түүнийг дууд гэлээ. Үхэр шиг зөрүүд баг даргадаа өмбүү нэр өсөн түүхээ ярьж дарга цэрэг хоёр уулзлаа. Юм бүхнийг бүтээж чадна гэж итгэл дүүрэн бололтой Дандар баатар. Чи надаас юу хүсмээр байна? Би чиний нэг хүслийг биелүүлж өгье гэлээ. Очир цэнд манай 6 дугаар мартивизийн холбоо сумангийн их зохиогч Даргагийн лавг баатар хүү юм шүү. Чийлж чадна. Тэрнийг улсын баатар болгоод өгөөч. Чийл үнийг чадна да гэвэл Дандар толгой сэгсэрч. Хүсдэг зүйл юм нэгэ. Даанч хүч хүрдгүй юм. Энэ хүнийг баатар болгох гээд маршал Жоков бараагүй юм шүү. Ялалтын дараа Жоковт бүгд найрамдах Монгол ард улсын баатар цол олгож маршал Чой болсон Жоковын цайлагт 6 дугаар мартивизээс гонгор бид хоёрыг өрлөө. Чой болсон хунд горгож Жоковт бүгд найрамдах Монгол ард улсын баатар болсонд нь баяр хүргэж үг хэллээ. Жоков урт санаа алдан бид Баян цагааны нуруунд газар дээр ялалт байгуулсан гэж ярьж байна. Түүхэж тэгж бичлээ. Та яах вэ? Түүх тэгж бичигдэх биз. Бид дайсныг Баян цагааны нуруунд биш, энэ газрын зураг дээр зохиосон тактикаар ялсан юм. Энэ газрын зургийг Монгол цэргийн нарийн мэргэжлийн офицер Даргагийн лавг зохиожээ. Энэ зураг дээр нэмэгдэх ёстой өчнөн зүйлийг би бас нэмж зурсан. Энэ зураг лавг бид хоёрын зураг боллоо. Би энэ зургаа цэргийн түүхэнд өгөлгүй хадгалж авъя. Та лавгааг баатар болгоод өгөөч дээ. Лавг баатрын гавьяатай хүн юм шүү гэлээ. Чой болсон тэр болно гэж ам өглөө. Жоковын нүднээс баярын оч үсэрч. Жанжин Дэмэд авгаа хүн байлаа. Дэмэд 1935 онд цэргийн хэлэлцээр хийх гэж Москвад ирэхдээ Жанжин штабын тушаал гаргуулж лавг нарын 15 хүнийг манай тусгай хүчний сургуульд өгөөд явсан нь халах голын ялалтыг зохиох нарийн мэргэжилтэн бэлтгэсэн байна шүү дээ гэж баярлснаа илэрхийлэхэд дэлбэртлээ ууралсан Чой болсон босон харааж аянгад нэргүүлсэн мод шиг шатаж Дэмэд бол Японы тагнуул өгөө шүмгсэн загас байсан юм. Түүний амсаатнууд одоо ч миний дэргэд байгаа. Би тэдэнд зүгээр ч нэг нар үзүүлэхгүй гэхэд дэрэгдэн зогсож байсан гонгор баатар айсандаа цайчихсан байлаа. Жоков Чой болсонгаас айсангүй ханцуунаас нь татаж суулгаад маршал минь би ч бас чамаас дутхааргүй том албан тушаалтан. Тэгэхээр бид хоёр том чөтгөрүүд юм да гэд тас өхөрлөө. Учрыг олоогүй маршал уурал хаавлж Жоковтай авилэрсэн юм. Ийм л юм болсон доо. Дэмэж жанжины сүүдэр лавгийн гавьяаг дарчхаад байна. Нэг цагт Дэмэж жанжин цагаад бол лавг минь баатар болох учиртай хүн шүү. Лавг шиг эцсийн тусал цусаа шавхтал дивизийн штабыг хамгаалж штабыг нүүх уламжаар хангасан хүн Монгол цэргийн түүхэнд өөр байгаагүй гэж Дандар баатар Пунцгийн очир цэндэд ярьж өгчээ. Тэр цагаас хойш бүгд л таг дуугүй ус балгасан юм шиг байсаар Даргагийн лавгийг мартсан байна. (1937 онд цэргийн бүх хэргийг тууштай явуулж байсан бүх цэргийн жанжин, цэргийн яамны сайд Өрлөг жанжин Дэмэд Монгол зөвлөлтийн ах トゥ айрмын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлаар зөвлөлт толгой тулсад явж байгаад учир битүүлгээр нас орлаа. Дэмэд жанжиныг нас барснаас хойш 6 хоногийн дараа Чой болсон дотоод явдлын бөгөөд цэргийн яамны сайд болжээ. 1937 оны 9-р сарын 10-наас 11 сарын 1-ний дотор ардын хувьсгал цэргийн яам, корпус, дивизиудын дарга нарыг бүгдийг хоморголон баривчлаа. 11 сараас 5 дугаар сарыг дуустал Чой болсонгийн өөрийгөө илчлэх 211 тушаалын дагуу жирийн цэргээс
ахлах, дунд, дээд тушаалын 760 хүнийг баривчлан хүнд ял тулган зарим нь найдваргүй этгээд гэж нийгмийн салбарт удирдах тушаал эрхлэх эрхгүй болгож халжээ. Чой болсон ийхүү өрлөг жанжин дэмдийг шүтдэг. Түүнтэй нэг тогоонд ажиллаж байсан хүмүүсийг хил сэргээр байцаан эрүүдэн шүүжээ. Монгол улсын хилийн цэргийн тусгай бэлтгэгдсэн офицер халуун эх оронч Даргагийн лавгийн алдар гавья энэ хил сардлагын сүүдэр үннийг хэлхээс айж эмээсэн эрх бүхий албан тушаалтны хезээд нээх хүсэлгүй хавтас дотор мартагдсан байна. Түүнийг дайсанд баригдаж тамлуулсан гэдэгт дайчин нөхд нь итгэж байгаагүй бөгөөд тэр зохиомол цууг дэгдээгчд нь цэргийн улс төрийн ажилтнууд үзэл сурталынхан байсан учраас тэдний эсрэг тийм бишээ гэд тэрсэлд хүчтэн байсангүй. Дайсанд амьдаар баригдана гэдэг тахал өвчин тусснаас ч дор бусдын дург үйцэл, хорсол, хилэн, үзэн ядалтыг төрүүлдэг үзэл сурталын колонд миний өвөг дээдэс ямар их тамлагдав. Хилсээр зовсон нөхрийнхөө үнний гэрч болох эрх мэдлгүй хувь тавиланда хэрэг толбогдохоос айсан бусад хүмүүс яасан их ганцраавал. Нэгэн удаа Дандарбаатар хөгжмийн зохиолч Берванаар туул ресторанд ялалтын баяр тэмдэглээд сууж байтал гаднаас Ахмад дайчин мэндэ орж ирлээ. Баг зэрэг халамжсан Дандар бүрээ үлээл гавья тулсангүй. Дайнд орлоо баатар болсонгүй. Эцэст нь чи Данши гэдэг нэгдлийн тэмээчин нийслэл хүүгийн хаддан болоо шив. Ингэхэд 6 дугаар мартивизээс баатар болох аавынхөө өчнөө байсан. Та нар хэлээдэг. Дарга чин тушааж байна гэлээ. Дайсанд баригдаж тамлагдаагүй бол Даргагийн лавг баатар болох гавьяатай хүн шүү гэж Берва хэлэхэд Дандар уурлан шилэн аяг хаг шидээд бос гэдсээ гарах гэжээ. Берваг ингэж командлаад цэргийн дарган тушаасан болохоор Бервагай босч гэдсээ гаргатал Дандар гэдсэн дээр нь үзгээр том дугуй зураад бөмбөгний хэлтрхий чиний гэдсийг энэ дайтай цоо цохиод гэдсэн газар дээрээ асгарахыг чи нүдээр харсан тийм үү? Тийм болчихсон хүнийг дайсан баривчлаад байцаагаад хумсыг хуглаад нүдийг ухаад халуун усаар ялзалсан хэрэг үү? Гэдсэн газар асгараад хөндий гэдстэй болчихсон хүнийг шүүт. Дайсан ч гэсэн хүн. Харин түүнийг дайсанд олзлогдсон гэх адгийн шааруудын гүтгэлгийг дахиад хэлбэлчин цавчих болно шүү. Энэ удаад цусаа цуг урсгаж явсан дайчин нөхөр минь гэж тэсэ гэжээ. Энэ яриаг ярилцаж байсан хүмүүс нь Тэнгэрээс харж байна. Тийм ээ. Үнэн гэж хэлэх хүн байхгүй учраас бөмбөгний хэлтрхийд гэдсээ цоо цохиулаад гэдсэн газар тунсан хүн хэр хугацаанд амьд байх вэ? Энэнд үнний дэнсийг үлдээх. Даргагийн лавгааг дайсанд баригдсан гэхээр 70-аад оны дундуур гарч ирээд дайнд оролцсон мөртлөө лавгтай нүүр тулан уулзаагүй Ахмад дайчид төр засгийн үнэн сонин бусад хэвлэлд бичиж эхэлсэн тухайн үед Даргагийн лавгийг бүгд найрамдах Монгол ард улсын баатар цолоор нэхэн шагнахыг хүссэн Дандарбаатар тэргүүтээ халах голын дайнд оролцсон Ахмад дайчны хүсэлтэнд тодорхой хариулт өгөөгүй намын төв хороо сайднарын зөвлөл дарга байсан Сэдэн бал юу хийгээд байна? Юунд дуугүй байна гэсэн асуулт болоод хоцорчээ. Монголын радиогийн сэтгүүлч Наран хүүгийн бүрийн бэлтгэсэн 100 дамжсан өргөдөл бүхэн дүргэлээ. Нэвтрүүлгийн редактор Амар Жаргал, найруулагч Саран Туяа, нэвтрүүлэгч Алтан Багна.